санах гэдэг амар хүн санах. Тэнцэн мянган дэлгүүртгийн ижитэг адилхан ундагаж яваад. Тэр их зогсоод юм автан зогсоод байсан чинь намайг цүнхөх гэдэг нэг орлоо цагдаа дууд гэж бахираад. Тэгээ би гараа цогтаац. Тэгээ улсуудыг намайг олгаачлыг татсан баг. Би тэр агуу хэмжээний бодог их сайхан нүдэнд л ах юм байна. Би тэр үед ямар үдтэй байх вэ? Сонирхож гэж. Гэхдээ би гэрэлч гисэн айлын эцэг болцсон л байсан. Тэгэл тэгтээ гараал гүйцсэн. Тэгээ намайг тэр дэлгүүртээс бас олгож байжээ л гэж бодсон баг. Ижихэн ходорсомжинд дотор байсан. Миний өмнө 2 охин гарсан гэлээ. Тэгээд бүтээгүй. Тэгээд 2 хөөх охин гарсан. Тэгээд ижигийн голоод, хорвоо голоод буцаа ивсэн юм аа л гэдэг юм чи. Ямар айхтар хөвгтэй хүн бэ те? Дараагаар нь би гарсан. Тэгээд л ганц хүн юм. Тэгээд энэ бол миний даах байгаа юм. Энэ намайг орны хөлөөс үйдэг байсан уяа байгаа юм. Суран уяа. Энэ миний баривч тэр үеийн ирээн даав. Тэгээд ард талд нь миний хүйг ингээ хатцсан байл. Ингээд тэмцрээд үзэхээр хатцсан хүй мэдрэгддэг. Тэгээд энийг одоо ингэж наадгалж одоо наадах чинь 69 настай баривч шүү дээ. Тэгвэл энд бол ганцхан гашуун үнэн би. Би ерөөсөн энэ орчлонд ирээд энэс үнтэй хувцас өмсч үзээг ерөөс үзээг байхгүй. Хамгийн үнэтэй л энэ.